За сайн байна. Та бүхэндээ энэ минь төргий. За Canva хагчил хайлж дуурай та бүхэндээ 3 постэр хийхийг үзүүлье. За энэ байгаль дээр явж байгаа энэ хэрмийг одоо тийм ээ иймэрхүү маягаар оруулсан байгаа юм. Одоо 3 үн дээр тэгээ наадталт нь ингээд оруулсан байгаа. За энийг live in the nature гэх тийм ээ байгальтай амьдрийч гэдэг юм те иймэрхүү маягаар. За дараах нь sunset гэдэг энэ фондыг тийм ээ одоо яаж гаргасныг ингээд цаанаасаа бас ингээд юу яадаг ингээд transparent харагдаж байгаа. За энэ юу бас яаж хийсэн бэ гэдэг үзлээ. За 3 дахь нь болохоор энэ батагийн юм юу байгаа. Постэр байгаа. За энэ батагийн зургийг тийм ээ энэ гар утсны наан гаргаа. За энэ нь бол хинч үж болно тийм ээ. Тэр гар утсан дотроос ингээд гарч ирж байгаа юм шиг тийм ээ. Энэ хүн ингээд гар утсанд барьж байгаа. За тэнд нь бизнес гэж чиж болно, батац гэж чиж болно тийм ээ. Та нар өөрснөө одоо яах нь өөртөө тохируулаад янзалж болно. За тэгэхээр энэ 3 постэр яаж хийснийг үзүүлье. За эхлээд хэрмнийхээ пост руу оръё. За тэгэхээр бид нар эхлээд нөгөө нэг энэ дээр нэг юм юу яачих хэрэгтэй нэг ногоон тийм ээ одоо байгалийн өнгөтэй тийм за би болохоор green background гэдэг тийм ээ ногоон background гэдгсэн чинь энэ гарч ирсэн. Тэгээ энийг шууд авчлаа. За тэр дээр нь элемент рүүгээ очиж байгаа бид нар нөгөө frame гэд байдаг шүү дээ тийм ээ тэр лөө орж агаад юм дөрвөлжин frame аавн. За тэрийгээ бол яг нь нэлээ ингээд өргөн. За тэгээ жоохон урт байж болно. За тэнийг ингээд 3 За тэгээ бас яг ингээд голыг олчихсан. За тэгээд би болохоор яг нэг хэрмний зураг энэ ChatGPT-гээр зурулсан байгаа. За энийг оруулчихъя. За тэгээ энийг бол яг нэг гурван дээр нь ингэж оруулна. За тэгтээ бол яг гэхээр энийхээ нөгөө нэг яг ингээд голыг олоод энэ дээр нэг юм төвшөнд оруулчих юм бол яг нэг бүгдийг адилхан болоход амархан байдаг. Ингээд яг ингээд нэг юунд оруулахад тийм ээ. За ингээд. За хэрэмэн бол ийм болчлаа тийм ээ. За энийгээ бүгдийг яхна ингэж чойжилж итгэхгүй бол бид нар дахиад хэрэмнийхээ зургийг энэ дээр оруулахаар энэ маань яхна гэхээр давхардаж орж ирээд байдаг. За энэ дээр болохоор бид нар хэрэмнийхээ зургийн бэкграундыг арилгах чинь. За тэгэнгүүт нэг яг энэ одоо цаатлахын зурагтай ингэж давхардаж орж ирж байгаа. За тэгэнгүүт яхна энэ талаас нь ингэж асаад яг энэ дотроо ингээ оруулчихна гэсэн. За тэгээ хэрэмэн яхна энэ модон дээр бас тийм ээ ингээд явж байгаа юм шиг юм эффект орж байна. Тэгээ бас яг энийгээ бас яачиж болж байна тийм ээ. Артлын чажил зурцаас энэ хөдлөхгүй. Жохон томруулчвал бас зүгээр л юм санагдаж байна. За яг. За иймэрхүү. За тэгээ энэ дээр бид нар би болохоор live in the nature гэдэг тийм ээ нэг пост оруулсан байгаа. Тэгээ яг өөрөөр бас янз бүр бичиж болно. Энд бас логогооч оруулчих болно тийм ээ. За нэг юм байна. За хоёр дахь нь болохоор энэ sunset байгаа. За би тэгэхээр бас энэчнээс фотос руугаа очиж байгаа доо sunset гэдээ хайсан байгаа. За тэгээ энэ зураг хамгийн түрүүнд гарч ирсэн. За энийг бол яхна бас background-аар навчлаа би. За дахин навчин жоохон оруулаад бас sunset гэдгийг ингэж оруулаад тийм ээ. За тэгээ энэ дээр бид нэр текст оруулна. За sunset гэж чинь. За энийг бид нар бол нэлээ юм өндөр энэ Антон гэсэн энэ фондыг ашигласан байгаа би. За тэгээд энэ маань яг нэг юм юу зузаан өндөр юм фонд болсон байгаа. За тэгээ энийг бас цагаан өнгөтэй цагаан биш одоо ийм холимог юм өнгө болгоно. За холимог өнгө болохоос өмнө бид нар эхлээд энийг цагаан болгож аваад юу яачи 2 болгочих тийм ээ. За техникийнхаа болохоор бид нар яах вэ гэхээр юу яа өнгийг өөрчлөн. За өнгийг өөрчлөхдөө сайн тэр дефолт буюу юм холимог өнгөөр ингэж янзлана. За тэгчээд бид нар дараа нь ямар өөрчлөлт хийх вэ гэхээр энийг цагаан болгоно. Энэ эхнийх нь тийм ээ энэ саарлууд тааж энийг цагаан болгоно. Энэ цагаан байна. Тэгээ 3 дахь нь цагаан, 4 дахь нь цагаан, 5 дахь нь цагаан. За тэгээ энэ сүүлийн энэ хамгийн цагааныг бол бүр transparent буюу юм өнгөгүй болгоно. За дараагийнх нь мөн адилхан transparent гэдэг өнгөгүй болгоно. За 3 дахь нь болохоор transparency гэх ингэж дундуур болгоно. За тэгээ энэ доотлын сонголтоос бол 2 дахь сонгоно. Доотлынх нь одоо юм өнгөгүй явж яснаа ингээд уусч байгаа юм шиг юм цагаан өнгө орж ирж байгаа. За тэгээ энийгээ бид нар бас яг ингээд нөгөө налуу болгох чинь. За энийгээ ч гэсэнтэй бид нар бас яг ингээд налуу болгочих. За тэгээ дээр нь энэ дээр ингээд авчир тавина. За энэ маань
За ингээд тавина тийм ээ. За тэгээд дээд гэх дээр нь бол яг нь бид нар эффект оруулж өгөн. За эффект оруулахдаа бид нар энэ hollow гэдэг тийм ээ. За тэгээд энэ thickness гэдэг энэ thickness нь болохоор энэ юу ахгүй энэ хүрээнийх нь thickness ахгүй тэрийг бас нэлээд ингээд сулруулж өгөх хэрэгтэй. За тэгээд яг нь манай одоо энэ sunset-ний за юу яач уг хамттан эргүүлүүлдэг нэг жоохон зүгээр исэн. За яг одоо ингээд тус нь эргүүлээд дээрс нь давхарлуулаад ингээд тавьчихна гэсэн. За ингээд энэ маань бэлэн болох нэ. За яг дээдлийнх нь бас энэ хүрээ нь бас жоохон юу яах юм бол эффектийг бас дахиад бас нэлээд сулруулж болно. За ингээд бол яг энэ цаашаагаа ингээд доошоогоо бас юм уусалттай юм шиг тийм ээ. Ийм гоё эффект орж өгч байгаа. За хоёр дахь нь юм байна. За гурав дахь нь болохоор энэ батагийн зураг байгаа тийм ээ. За батагийн зургийг бол би бас энэ дээр нэг юм дээр апплод дээр бэлтгэсэн байгаа. За ийм артталт нь нэлээд ийм тод өнгийн фон оруулсан. За тэгээд элемент рүүгээ очиж жоод биш текст рүүгээ очиж жоод энэ дээр за батач гэж үчиж болно. За энэ одоо батаг авчи төрж явах төр бол бизнес гэж утсан байгаа. За тэгээд энийгээ бид нэр антон олгоод тэгээд өнгийг бас яг нь цагаан өнгөтэй болгочих. За тэгээд эргүүлээд за тэгээд нэг бол яг нь ийм том болчихно шүү дээ тийм ээ нааталт нь оруулаад. За тэгээ энэ дээр бид нэр элемент рүүгээ очиж жоод юу авна iPhone гэдэг. За энэ гартаа энэ юу авсан байгаа энэ юг авсан байна тийм ээ. За энийг тэгээс нэлээ ингээд батагийн ингээд нүрийг оруулахаар тийм ээ ингээд оруулчих. За тэгээд энэ дээр энэ position дээр очиж жоод энэ гар утас маань энэ дээрээ гарах хэрэгтэй. За тэгээд өшөө бас энэ дээр бас яах вэ гэхээр батагийн зургийг дахиж оруулж ирнэ. За тэгэхээр апплод руугаа оржоод батагийн зургийг дээрс нь дахиж ингэж оруулж ирж байна тийм ээ. За ингэчээд за энийхээ тэгээд яг нь remove background-ыг янзлж байна. За тэгээд яг ингэж давхарлуулаад тийм ээ цаадлахын зурагтай давхарлуулаад за тэгээд яг нь энэ өвдөн жоохон өөр өнө. За ингэж давхарлуулж байна тийм ээ. За тэгээд энийг яг нь ингэчих юм бол энэ юу маань одоо энэ гар нааталтаа гараа. За энэ нь бас жоохон ийш нь ингэчүүл бас илүү зүгээр болж өгч юм тийм ээ. За ингээд гар утсан дотоос яг ингээд бата гарч ирж байгаа юм шиг юм эффект оруулж байгаа. За тэгэхээр ийм 3 юмыг өнөөдөр бид нар хийж сурлаа тийм ээ. За тэгээд сургалтыг дуусгая баярлалаа. Баяртай.